малын гоц салбарт өвчнөд тэмцэх стратеги батлуулаад энэ өдрүүдэд Парист болж байгаа дэлхийн малын эрдэнэ эрүүл мэндийн байгууллагаас бол манай стратегийг баталж байна. Тэгэхээр бид нар дэлхийд 3 дахь орн болж байгаа. Хятад эмэгтэйгийн дараа. Тэгэхээр үндэснийхээ манай стратеги маань олон улсын түвшинд энэ малын гоц салбарт өвчнөд тэмцэж чадах ус байна гэдгээ үнэлүүлсний дагуу бид нар олон улсаас дэмжлэг авах, олон улсад бас хүлээн зөвшөөрөгдөх махбахан бүтээгдэхүүн бусад одоо энэ мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүн маань экспортлоход ихээхэн хувь нэмэр болж байгаа. За хил дамнсан Орос, Хятадтайгаа хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Малын эмч нарыгаа лабораторио сайжруулах энэ олон улсын хамтын ажиллагаанд нэлээд энэ ажлуудыг чиглүүлээд ирсэн. За нөгөө талдаа малчтайгаа өөрсдийнх нь идэвхийг өрнүүлэх, малаа эрүүл байлгахад нь одоо өшүүрэг болох үүднээс бид нар малчин, сайн малчин гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүллээ. За үүний дагуу бол 29.5-30% жилийн хүүтэй зээл авдаг байсныг 10% болгож бууруулсан, 3 дахин бууруулсан байгаа. Малчтайгаа бид нар үйлдвэрлэгчид халамж аваад суудаг хэсэг бишээ. Одоо эдийн засгт ихээхэн хувь нэмэр оруулагч, үйлдвэрлэгч гэж харъя. Бүр цаашаа экспортод зориулсан бүтээгдэхүүн гардаг, тийм экспортлогч болъё гэж үзье. Үйлдвэрлэгч гэж үзье. Тийм учраас энэ зээлийн 3 дахин бууруулж байгаа. За мөн та малчны зээлийн өтгөр хүүдээр зүгээр яг тодорхой мэдээлэлс өгвөл зүгээр ах гэж бодож байна л да. Яг таны ингээд хөдөө аж ахуйн сайдын ажлыг авахд ер нь бол яг худалчин зүгээр манай малчин бүхэн л нэг банкнд л одоо ер нь ингээл процент л байсан баг тий зээлийн хүүтэй холбоотой. Тэгэхээр ер нь ямар хөө тоо судалгаа гарч ирсэн. 180 мянган одоо малчин малтай өрх 222 тэрбум төгрөгийн жилийн 30%-ийн 29.5-30% хүүтэй зээлтэй ли ачаалт байсан. За энийг нь одоо бууруулад одоогийн байдлаар бол бид нар 200 тэрбум төгрөгийн их усрыг шийдэж өгсөн. Тэгээ маш амжилттай энэ малчны зээлийн хүү бууруулад за өмнө байсан өндөр хүүтэй зээлэж гэсэн шилжүүлэхийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эхлээд төрийн банкаар эхэлсэн бол одоо хаан банк буюу хувийн өмчит банк ч гэсэн энэ арга ажиллагааг дэмжиж оролцож байгаа. За хөдөө орон нутгад салбартаа энэ хоёр банкар дамжуулан малчны зээл бол амжилттай олгогдоо явж байна. За малчны зээлтэй холбоотой цаа сая бас нөгөө мах экспортлох тухай ярьлаа л да. Тэгээ манай Монгол улсын махны экспорт бол ерөөс сүүлийн жил өргөж одоо уналтын шатанд явлаа шүү дээ. Тэгэхээр ер нь экспорт гарахыг бол одоо малын гаралтай түүхий эд ялангуяа махны үн бол бас гадаад зах зээл дээр өснө гэдэг нэг юм хүлээлт байлаа шүү. Тэгээ энэ өвөл махны үн 2500 болт буурлаа. За одоо махны үн өссөн одоо нэг юм 100 цагсаа золгож байна л да. Тэгэхээр энэ экспортыг одоо хийхэд юу ямар хөө бэрхшээлүүд байсан. Зарим хүмүүс одоо ийм экспорт гэж баг мөрөөдөл гэдэг ингээд усын хурал дээр хүртэл шүүмжилж ирсэн тохиолдлууд бол байгаа шүү дээ тийм. Бага. Ихэнх шүүмжлэж ирсэн тий. Тэгэхээр Монгол улс бүхэлдээ одоо эрүүл гэж тогтоогдож махан бүтээгдэхүүн гаргана гэсэн тийм хэлцээртэй байсан юм билээ. А бид нар олон улсын бичиг баримтыг судалсны үндсэн дээр бүсчилж, хэсэгчилж эрүүл гэдгээ тогтоогоод тэндээсээ махан бүтээгдэхүүн экспортлоё гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ олон улсын дэлхийн малын эрдэнэ эрүүл мэндийн байгууллагын зүүн бүсийн хурал нодны 9 сарда Монголд урьж хийлгээд энэ үеэрээ бас энэ байгууллагын удирдлагуудтай уулзч санал хүсэлтэд тавьсан байгаа. За Хятадын талтаа одоо хичнээн одоо уулзсан нэлээд олон төвшөнд одоо уулзтай яриа хэлцээрүүдийг хийсэн байгаа. Тэгээд бид нар ямар ч лээсэн баруун 5 аймгаа эрүүл гэдээ тогтоолгосон байгаа. За тэрний одоо бол бид нар төмөр замаас баруун зүгт байгаа төвийн бүс нутгуудаа энэ говийн бүс нутгуудаа бас энэ эрүүлд оруулж байгаа. За зүүн бүс нутаг бол байгалийн барьер байхгүй бас зээр гэл ингээ тал газар тэр энэ шүлгийн өвчин бас нэлээд хэдэн жил ингэж гарч ирсэн. За вакцины хийдэг. За энэ бүс нутагтаа бид нар эрүүжүүлэх бодлого за нурчлан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулна. Вакцинжуулах үйл ажиллагаа маань явагдана. Гэхдээ тэн дотроо махан бүтээгдэхүүн экспортлохын тулд ийм малын эрүүл өсөдийг бий болгож байна. Тухайлбал энэ халахгүй бүтээн байгуулалтын бүс дотроо бол яг малын эрүүл бүсийг тэндээ бий болгоод тэндээсээ махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. За хил орчим дараагийнх нь бичигт байна, ирээн цав байна, уйлхан байна. За энэ бомбд дагсан газруудаа малын эрүүл өс 20 цэрийн дэглэм бүхий, мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн үйлчлэгээ бүхий юм газруудыг бий болгоод тэнцэнээсээ хэсэгчилсэн энэ газраасаа махан бүтээгдэхүүн экспортлох юм үйл ажиллагаа явагдана. За мөн Хятадын хөнгөлтэй зээлээр 12 махны
томоохон хүчин чадалтай үйлдвэрийг оруулж ирэхээр гэрээ хэлцэл хийж байна. За энэ нь бол өдөө орон нутагт хил орчимд байршуулахаар бид нар байршлаа тогтоогоод орон нутгаас саналаа аваа явж байна. Тэгхийн бол өдөрт 80 бод 800 бог одоо төхөрөх за махан бүтээгдэхүүнийг би гаргах юм өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд баригдах юм байна. За үүнийгээ дагаад бид нар бэлчээрийн малаа эрүүлжүүлэх, за үйлдвэр хусаагийн сайжруулах, за мөн одоо шахаж бордох замаар маханы экспортын нэмэгдүүлэх боломж олцоо байгаа. За энэ үйлдвэрийн махны үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх нь бидний хүнсний аюулгүй байдал дотооддоо ч гэсэн хэрэгцээтэй шүү дээ. Одоо бол бид нар дөнгөж дотоодын хэрэгцээний 8% гал үйлдвэрийн аргаар бэлдэж байгаа. Тэгэхээр экспортод гарах бүтээгдэхүүн бас боломжгүй байгаа нь бид нар бол өөрсдөө гараараа төхөрсөн хайдэлэдэг дуртай. Гэтэл гадныхан бол тэгдэггүй. Заавал үйлдвэрийн аргаар үйлдвэрийн арга дээр нь өөрсдөө ирж хяналт тавьж сертификат өгч зөвшөөрч тэр үйлдвэрээс авдаг. Тийм учраас бид нар энэ үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулах, малаа эрүүжүүлэх замаа энэ цогц бодлогыг суурийг тавилаа. Энэ хөтөлбөрүүд хөрөнгө мөнгөний асуудлыг ч гэсэн шийдлээ. Тий. Тэгэхээр та бас ингээд нөгөө өөрийнхөө төлөвлөсөн ажилдаа тийм хатуу одоо өөрийнхөө бодлогыг одоо хатуу хэрэгжүүлэх юм зарчим барьдсан болов уу гэж би зүгээр халах голын чөлөөт бүстэй хараад байгаа байхгүй. Яг халах голыг хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн асуудал яригдсан. Гэхдээ халах голын бас одоо бүсийн нэрийг өөрчилж гисэн тэр 500 мянган га газрыг одоо ус тийм үү хамгаалтанд авах асуудлаа дахиад сая улсын хур шийдвэр гаргаад хадгалчлаа л да зүгээр яг ихэнх хөдөө аж ахуйн бүс гэхэд нэг их хэрүүл болоод бас яваад та өөрөө халах гол давхижсэн гэд би дууссан. Тэгээ дахиад одоо нэрийг өөрчлөж хамаагүй халах голын тэр 500 га газрыг яагаад та тэрний төлөө тэгж их тууштай явсан юм бэ? За би бас энэ их хурлын гишүүн болчоод 5-7 орчмын газрыг бас гадныхын дур төршихэнд ингэж түрээсээр өгөх асуудлын эсрэг зогссон юм а. За одоо зүүн хангаа буюу халах голын орчим хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 90% нь уул уурхайн лицензэд олгогдохоор ингээд зарлагдсан байна. Одоо ч гэсэн Петрочайны дайчин тамсаг гэж компани газрын тус солборлож байгаа шүү дээ. Тэгээ яг газар дээр нь очиод харахад тэнд ажлын байр нэмэгдсэн байхгүй. Замын нэвтсэн тэнд бид нар хөдөө аж ахуйн үүсгээд бодоод байгаа газар дээрээ ямар хэмээн бодис юу хэрэгжилж байгааг хинч чадахгүй юм байдалтай байгаа. Гэтэл бид нар үүсгээ хадгалаад байсан одоо газар маань уул уурхайн лицензэд олгогдоод тэнд хүн одоо ажлын байр нэмэгдсэн юм алга шүү дээ. Тэгэхээр хил орчмын нутаг эзгүүрч нэг улсын бараг нэг компани мэдэлд ингээ очих ийм байдалтай байгаа нь миний сэтгэл санааг бол их зовоосон. Тийм учраас ямар ч байсан хөдөө аж ахуйн зориулалтаар энэ 500 мянган га газрыг тамгалж авъя. Тэхийн тул тухайн үед хуулийн гаргалгаа бол чөлөөт төсөөсөлтэй. Тэгээ хөдөө аж ахуйн чөлөөт төсөөр одоо тамгалж уул уурхаад өгөхгүй барьж чадсан гэж би бас хэлж чадна. Гэхдээ чөлөөт төс гэдэг англиар байхаар бас нутгийн иргэд бас нэлээд хэмцгэлсэн. Гадныхан дураараа бас орж гарах юм чөлөөт төсийн хуулиараа орж гарах гад байдаг. Орж гарах гад зар магадгүй одоо олноор суурьчих гэсэн хэмцэл байсан. За дараа нь энэ чөлөөт төсийн тухай хууль батлагдсны дараа газрын тухай хуулийн дээр үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын дан зориулаад улсын тусгай хэрэгцээнд авч болно гэсэн заалт орсон байгаа. Энэ үүнийг ашиглаад одоо чөлөөт төс биш хөдөө аж ахуйн зориулалтад гэхдээ улсын тусгай хэрэгцээнд энэ 500 мянган га газрыг авъя гэдэг. Тэгээ миний туйлын зорилго бол тэнд монголчууд бүтээн байгуулалт хийгээд аль болох олноор очиж сууршиж амьдраасай. Тэхийн бол тэнд байгаа газар нутгаа эзэн нь болж одоо гадныхан ч алдахгүй өөрсдөө тэрийг л хамгаалж хөгжүүлнэ шүү дээ. Тэгээсэй л гэж бодож байна. Тэрний суурийг бол тавьж байна. Тэгээд энийг миний бодол бол бас энэ хөрсөн доорх нь бол бас тэнгэрийн өмч хөрсөн дээрх нь тэнгэрийн ишиг гэж манай өвд эдс ярьдагт бол итгэж үнэмшдэг. Тэнгэрийн ишгээ хүртэж амьдрах нь монголчуудын буян заяа гэдэгт сэтгэлээсээ итгэдэг учраас би энэ хөдөө аж ахуйн үүс газрыгаа бас яг энэ тэнгэрийн ишгээ хүртэж амьдрдаг. Хөдөө аж ахуйнхаа зориулалтаар нь ашиглаасай тэгж авч үлдэхийн тулд улсын тусгай хэрэгцээнд авахын тогтоолыг батлуулсан. Тийм. За битэр таны хөдөө аж ахуйн сайдсгийн газрын гишүүнэл ажлыг сая голдуу ярьлаа.
ингээд улсын хурлын гишүүн бурмаа гэж бас одоо та 4 жил парламент суулаа. За сонгуулийн тухай хууль гээд бас гол одоо ингээд сонгогчийн бас санал өгөх гээд байгаа хуулийн эхний одоо төслийг бэлдээд хэлцүүрэн бичсэн ажлын хэсгийн ахлагч. За ингээд одоо манай эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд одоо бас хамтдаа явсан гэдэг нэг олон хуулийн төсөл төр би таныг ажилласан гэдгийг сайн мэдж байгаа. Тэгэхээр та өөрөө одоо ингээд 4 жилийн дараа хахад таны хамгийн ач холбогдол үүж бас сэтгэл зүрх гаргаж явсан хуулийн төслүүд гэвэл Өргөдлийн байнгын хорог анх байгуулад ямар ч одоо өргөдлийн байнгын хороо гэдэг нэрийн суурийн бий байхад тэр хууль дүрм журмын боловсруулж за ажилтнуудтай шинээр авч одоо бид нар багуулж ажилласан. Одоо өнөөдөр ард түмнийхээ чих болж тэднэртэйгээ холбоо өрдөг хамгийн чухал байнгын хороо болсон байгаа. За энэ ажилдаа бол их сэтгэл хангалуун байгаа. За сонгуулийн хуулийн дээр ажилласан, сонгуулийн нэгдсэн хууль, орон нутгийн сонгуулийн хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн хууль. Энэ дээр бол бас сонгууль шударгуулах, за сонгуулийн санхүүжилтийг нэлээд одоо хяналттай болгох, сонгуулийн маргааны хурдан шийдвэрлэх энэ чиглэлээр ажилласан байгаа. За мөн эмэгтэйчүүдийн улс төрд орох боломжийг нээхийн тулд бас төрийн үйлчилгээний ажиллаж байгаа эмэгтэйчүүд ажлаа алдахгүйгээр заавал ажлаасаа гарна гэхгүй өөр сонгуульд нэр дэвших боломж олцоог бол гаргаж өгсөн. Ингэснээр орон нутгийн сонгуульд ихээхэн олон тооны эмэгтэйчүүд багш эмч нар сонгуульд орох боломжуудыг нээж өгсөн байгаа. За мөн одоо тариалангийн тухай хууль, мал амтны эрүүл мэндийн тухай хууль, за одоо энэ хүнстэй аж ахуйн талаар бодлого гэдэг энэ бичиг баримтууд бүгдээрээ органик хүнсний хууль ингээ ажиллаа. За бус хуулиуд дээр бол өөрийнхөө саналыг хэлээд энд оролцоод ингээ явдаг. Хамгийн сүүлд гэхтэл эрүүгийн байцаа шийдэх тухай хуулийн дээр нэг заалт нэмж оруулсан. Тэр нь юу вэ гэхтэй зэрэг мөрдөн байцаах явцдаа манай одоо мөрдөн байцаагч нар гэрч хохирогч сэжигтэнг байцаахтаа хэрвээ та одоо энэ асуултанд хариулахгүй бол мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж танд эрүүгийн хуулиар одоо ял өгнө гэж жагаад өөрийнх нь эсрэг ингээ байцаалд авдаг. Өөрөөх нь эсрэг мэдүүлэг авдаг. Тийм мэдүүлэг авдаг. За тэрийгээ тэгээд өөртөө ямар нэгэн одоо баримтжуулах одоо бичлэг энэ төр хийлгүүгээр байцаагч нь өөрөө гараараа зурчил за энэ дээр гар хэсэг зурхгүй бол та мөрдөн байцаах үйл ажиллагаанд зөрчсөн хэрэгтэй шүү гээл тийм. Энийг бол би бол үндсэн хууль зөрчиж байна. Энэ бол бүр Сталины үеийн заавраар одоо болтол манад хэрэгжиж ирсэн хүний эрхийг зөрчсөн их ноцтой заалт үйлдэл байдаг. Тийм учраас би энэ хуулинд дугуй байх эрхийг оруулж өгсөн. За Монголын түүхэнд анхудаа бас энэ дугуй байх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг баталгаажуулж байцаалд нь дугуй байх хэрэгтэй гэдгийг заалтыг орлоо гэд бас хуульчид хэлж ийн лээ. Тэгэхээр энэ дугуй байх эрх маань бас өөрийгөө хамгаалах, за өөрийнхөө эсрэг мэдүүлэг ямар нэг байдлаар шахал дарамтаар мөрдөн байцаалтын явцад өөрөө бас мэдэхгүйгээс айснасаа болж өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгдөг. Энэ үйл явцыг таслан зогсооход их чухал заалт боллоо. Тэгэхээр энэ дугуй байх эрхийг хангасан уу юу гэдгийг баталгаажуулахын тулд энэ мөрдөн байцаах үйл ажиллагаанд давхар одоо бичлэг хийдэг, хяналт тавих боломжтой байх утсаар мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдах ёстой. Тэгэхээр энэ цаашид сүний эрхийг дээдлэхэд нэг үгч гэсэн цаанаа бас нэлээд том агуулгад бас орлоо гэдэгт баяртай байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн таасаа улсын оролцоог хэллээ л дээ. Одоо яг үгүй эмч багш хүмүүс одоо орон нутгийн аймаг нийслэлийн сонгуульд нэр дэвших боломжийг олголоо гэж. Тэгэхээр нэг улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог ирсэн. Энэ удаагийн парламентыг 11 эмэгтэй гишүүнтэй тэгсэн мэт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулах одоо хуулийн албан бус бүлэг гэдэг нэртэй нэг үйл ажиллагаа явуулаад нэг 3 4 намын эмэгтэйчүүд нэгдээд явлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь одоо эмэгтэйчүүдийн улсын оролцоо та яаж хардаг вэ? За эмэгтэйчүүдийн албан бус бүлэг албан бүлгээс илүү ажилласан шүү. Зарим нэг албан бүлгээс. Тэгээд энэ дээр бас их хурлын дарга баяр хүргэж хэлжсэн. Анх бол эмэгтэйчүүдийн квотын эсрэг бие санал өгч ирсэн. Одоо бол дэмжин яг гэвэл энэ эмэгтэй гишүүд бол маш идэвхтэй сайн ажиллаж байна гэж үнэлсэн байгаа. Үнэхээр хамгийн хүнд ажлын хэсгүүдийг бид нараар ахлуулдаг. Ямар ч хэлээсээ хариуцсан ажлынхаа ард гардаг. Нам үл харгалзсан бид нар нийтлэг эрх ашиг эмэгтэйчүүд ялангуяа нийгмийн талын асуудал дээр бол гар нийлээ ажилдаг. Тухайлбал энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байна. Тамхины хуулийн дээр байна. За мөн одоо хүүхдийн асуудал, боловсрал, за энэ тэтгэр тэтгэмжийн асуудал гэдэг олон одоо ирчүүд
их тоодоггүй орчихсан байсан асуудлууд дээр бол гар нийлэн ажилласан. За дээр нь нэлээд хил амтай эдийн засгийн үр өгөөж нэг харагддаггүй гэдэг хуулиудыг бол ирчүүд тоодоггүй байсан бол бас бид нар тэднийг ахалж ажилласан тухайлбал энэ мэдээллийн хэрэгчлээний тухай хуулийн дээр манай Батчин гишүүн төрийн нууц Монгол хэлний байна гэж за соёлын тухай хууль